Сайн байцгаана уу Mobicom-чуудаа. Бид бүхний хүсэн хүлээсэн 30 жилийн ойн баярын бэлэг ирсэн байна. Одоо бүгдээрээ хамт unboxing гэж үзье. За. Оо вау. За гадна талаасаа бол айгүй гоё сүрлэг маш гоё харагдчихээн. Одоо бүгдээрээ хамт задлж үзье. Вау. Хайрцагт маань гол дүр болох саунд бар, TJ-ийн адаптер, HDMI кабель, мөн нэмэлтээр 2 утасгүй микрофон, микрофоноо холбох, хүлээн авах юм жижиг төхөөрөмж багтаж байгаа юм байна. За саунд бар маань бол ерөнхийдөө ингэж харагдчихээн. Дизайн нь бол айгүй гоё юм. Ямар ч айлт тохирохоор юм гоё минимал дизайнтай байна. Өнгөн ч гэсэндээ айгүй гоё юм байна. Уртлын юм мат. За энэ уртлын хэсэгт нь болохоор ийм асааж унтраах, тэгээ холболтын гормоо солих, тэгээ мэдээж дууга багасгах, ихсгэх юм тоочтой байна. Тэгээ энэ хэсэгт нь болохоор Mobicom-ийн 30 жилийн лого, энэ хэсэгт нь болохоор Mobi Home-ийн лого бас шигтгэж өгсөн айгүй гоё таадагдчихж байна. За мөн баруун доод хэсэгт нь болохоор ийм одоо онцлог фичерүүдийг харуулсан зүйлүүд нь байгаа юм байна. Одоо та бүхэн тайлбарлаж хэлэхэд Dolby Atmos нь болохоор одоо энгийн дууралтаас илүү одоо жишээлбэл кино үзэх, жүжиг үзэх, одоо өөр юу гэдэг тэмцээн үзэх, шоу үзэх гэх мэтчлэн тоглолт үзэхэд хүртэл яг тухайн нөхцөлд очсон юм шиг тийм дууралтыг мэдрэмжийг биднэрт өгдөг байх нэ. Тэгээ нэг гоё онцлог юм нь Netflix дээр зарим контентууд бол Dolby Atmos-ыг дэмжих юм тохиргоотой байдаг. Хэрвээ та бүхэн яг хэрэглээд үзвэл яг кино театрт байгаа юм шиг мэдрэмжийг гэртээ авах боломжтой байгаа. За дараагийнх нь болохоор Home Design гэж юм. Яг түрүүний хэлсэнчлэн айгүй гоё минимал загвартай. Караоке гэж юм. Одоо караоке дээр болохоор бид нэр өөрсдийнхөө дуртай ямар ч дуу, ямар ч хөгжмийг ерөнхийдөө бол ингээд удирдаад, тохируулаад караоке модон дээрээ дуулж болохоор байх нэ. За сүүлийнх нь болохоор Humming EQ байгаа. Энэ нь болохоор дууны давтамжийг сайжруулах, нэмэгдүүлэх ч гэдэг юм уу тийм боломжтой байдаг. Одоо жишээлбэл дуун дээр бол баасыг нэмэгдүүлэх эсвэл багасгах ч юм уу. Одоо жишээлбэл кино үзэж байхад ингээд текст нь айгүй сул мөртлөө арийнх нь хөгжим айгүй чанга орж ирээд үзэхэд айгүй төвхтэй болоод байдаг. Одоо тэр тохиргоог хийж өөрсөндөө юм сонсоход эвтэйхэн болгож бас болдог байх нь. Тэр бол хамгийн гоё давуу тал. Та бүхэн миний саяны хэлсэн бүх давуу талуудыг мэдрэхийг хүсэж байвал зөвхөн Woo-гийн төхөөрөмжтэй хамт ашиглаарай. Төхөөрөмжийнхээ артлын хэсгийг харуул. За адаптерын оролт, за тэгээ USB оролт, унтрааж хасаах товч, за тэгээд HDMI-ийн output-ыг input 2 оролт, за тэгээд караокений нөгөө төхөөрөмжөө оруулах оролт, aux оролт бас мөн багтсан байна. За бүгдээрээ sound bar-тайгаа гадна талаас нь танилцлаа. Одоо бүгдээрээ холбож үзье. За та бүхний төхөөрөмж холбох зааврыг танилцуулъя. Мэдээж хамгийн эхлээд адаптераа залгана. Тэгээ асаах товчон дээрээ дарна. Дараа нь дагалдаж ирсэн HDMI кабелийн нэг үзүүрийг нь HDMI off залгаад нөгөө үзүүрийг нь болохоор зурагтныхаа ARC дэмждэг HDMI холболт руу залгана. За Woo-гийн төхөөрөмжөө болохоор за энэ HDMI энэ 1 2 аль нь руу ч залгаж болно. За нөгөө үзүүрийн заавал одоо тог руу гээд авах шаардлагагүй. Төхөөрөмж рүүгээ шууд залгаад тог авчих болно. За ингээ бэлэн боллоо. За саундбар төхөөрөмжтөө микрофоноо холбохын тулд хүлээн авахчаа саундбартай холбоод микрофоныхоо асаах товчийг удаандарж хасаана. За яг ингэх үед зурагтны баруун дээд буланд микрофоны айкон гарч ирнэ. Энэ нь микрофон амжилттай холбогдсныг илэрхийлнэ. 1 2 1 ийм л амархан. За та бүхэн өөрийнхөө сонсох дуртай дууныхаа ямар нэгэн платформ руу ороод за жишээлбэл би YouTube руу орсон байна. Өөрийнхөө хамгийн дуртай дууг тавиад та бүхэнд одоо тестэлж караоке руу хөрвүүлж үзүүлье. За удирдлагынхаа mute товч дээр удаан дарна. Караоке гэсэн хэсэг рүү орно. За тэгээ хамгийн доотлогоо What ratio хэсгийг багасгах тусам энэ дуу маань караоке болж хөрвүүлж гинэ гэсэн үг. За харин ихсгэж үзэхэд дуучин минь хоолой тодроод явна гэсэн үг. Soundboard төхөөрөмжөө бүрэн хүчин шатлаар нь ашиглахын тулд та Woo-гийнхаа төхөөрөмжийн firmware update нь 1326 ба түүнээс дээш байх ёстойг анхаараарай. Яг яаж шалгах ёстойг та бүхэнд харуулъя. Та Woo-гийн settings рүү ороод device preference рүү ороод about дээрээ дараад Woo box is W version хэсгээс шалгаарай. Хэрвээ таны хувилбар үүнээс доошо байвал та 7595 2288 дугаарлуу залгаж төхөөрөмждөө апдейт хийлгээрэй. Та бүхэн төхөөрөмжөө тгээс нэмэх 50 хүртэл температурт хувираа сэрүүн газар хадгалаарай. Хит халуун газар хадгалахыг хориглоно.